Hi guys. Өнөөдрийн бичлэгтээ Pinduoduo unboxing 3. Ийм их юм захиалсан. Инэн. Бас эднэрэн. Яас инэн. Эднэрийг unboxing хийж харуулнаа. Өмнөх unboxing бичлэгнээсээ нэлээд унтжиж бичлэг хийж ийн. Яагаад гэвэл нэг юм захиалаад бараг 10 хоног жиж ирдэг болохоор тэгээ нэлээд удаад тэгээ дараагийнхаа захиалгыг бас өөртөө хэрэгтэй юм захиалах гад хэрэгцээний гартал нэг олноор нь захиалчих гад хүлээлгээд байжгаад тэгээд захиалаад 10 хоног жоод ирж байгаа болохоор нэлээд унтж байна. За эхнээсээ энэ утасны кейс энэ кейсийг болохоор би ихчтэй захиалсан. За хамтдаа зодож харцгаая. Wow! So cute. Ийм байна. Ийм хөрхөн бамбарштай бамбарш нэндээ ийм талтай. Ийм хөрхөн бамбарштай. Ийм кейс наа. Энд нь байгаа энэ хуулгыг аваад тэгээд энэ энэчнээ ингээд наа. Тэгээд энэ талаа ингээд буулгаад ингээд хуцаа ингээд тогтоочно. Ширийн дээрээ. Ийм хөрхөн кейс ирсэн байна. Би өгний энийг ийм камерны юутай биш, энэ хэсэг нь ийм битүү биш байх болоо гэж бодсон ч үгүй яг ийм ирсэн байна. Гэхдээ яг материал нь ч хөөрхөн, зураг нь ч хөөрхөн, яг зураг шигээ ирсэн байна. За шууд ингээд үнэлгээгээ өгөөд явуулчих гэж бодож байна. Зураг шигээ ирсэн дайжгүй байгаа болохоор 10-аас 9 хэрвээ энэ нь ийм битүү биш байсан бол 10-аас 10 байх байсан баг. За дараагийнх нь би энийг нэг авчирж ирчээд unboxing бичлэг хийх юм мартаад яг их хичээсэн. Гэхдээ би доторхыг хараагүй зүгээр энийг ингээд урцсан. Яг хамтдаа харцгаая. За энэ болохоор юу вэ гэхлээр уут байна. Гэрийнхаа ингээд хогны уут янз бүрийн хэрэгцээтэй юмнуудаа шүүгээ татварган дотор ингээ галтгооны шүүгээ мөгөн дотор хийхэд амар хэцүү байдэн штэ. Тэгээд хогны уутаа хийх гэж ийм уут захиалсан. Энэ өстө хөөрх уут байна. Ардаа ингээд ийм энийг ингээд наадаг. Нэг юм дээр ингээ үлгөөд энийг ингээ наана гэсэн үг. Өстө хөөрх ирсэн байна. Энэ өстө хөөрх ирсэн байна. За энэ болохоор 10-аас 10. Угаасаа энэ уут одоо энээс илүү яаж ирэх вэ те. Тэгэхээр 10-аас 10. За дараагийнх нь энэ юу вэ? Савэн. Савхана манай гэрийн савхнууд ийм модон савхнууд байдаг байхгүй юу? Тэг бүгдээрээ ингээ махицсан. Тэгээд ийм хөрхөн савх захиалсан. Эднэрийг хараач. Энэ дээр нь байгаа зургнуудыг л харчил да. Ямар хөөрхөн юм бэ? Туул байна, цэцэг байна, зүрх байна. Нэг нь ийм зураас байна. Тэгээд загас байна. Энэ өстой хөөрх юм ээ. Стралийн үзэл та. Энэ ихтэй модон биш шүү. Модон савхал. Их тийм пяурч юм шиг байдаг штий. Яг модон бол биш. Тэгтээ амар хөөрхөн. Нэг хартаа. Cute. Би энэ захстай гавна. За дараагийнх нь том юм руу орно.
За энэ юу вэ? Энэ хаанасаа онгох идвэ гэж тоо. Ингээд битүү байдаг баг таа. Энийг задлал өстө баахан хөөс олон да тий. Дүүрсэн үү, өгсөн үү? Эндээ ийм биш үү? Тийм л та. Ийм дээрээс нь хөөсөр ингээд арцсан байт юм шүү. Уушлаарай guys. Мэдсэнгүй жоохон соёлын шокчлоо. Энэ юу вэ? Аяг байна. Аяг ч гэжтэй шүлний тавг. Шүлний тавг шүү манайхаа. Ийм шүлний тавг байна. За чарцгаая. Гараж ир чарцгаая. Вау. Би өстө аягнуу захиалахтай ганц айжсэн юм. Хагараад ирэх үедээ л гэж амир хайжсэн. Хагарцсан ирчүүл хагараад ирвэл тэгэл одоо дуус эцтэй. Тэсэн чинь амир бүр ийм хайрцан хийгээд тэгээд ийм дөөлөвч мөдөвчөр ингээд хамгаалаад ямар ч үс хагарахгүй ирлээ. Ваа. Энийг хараач. Амир хөөрхөө. Галтгооны ийм аяг тавгнууд ийм жижигхэн хөөрхөн гой ийм загвартай хар амир гоё гэдэгтэй. Нэгэн жигдэш хэвийн ийм энгийн биш. Тэгээ бүгдээрээ ингээ өөр гой ийм хэлбэртэй, дүрстэй, зурагтай юм quid. Энийг хоёрхан ширхгийг захиалсан. Тэгээ гэрийнхаа хоёр ширхэг эмхтэйдээ зориулж хоёр ширхгийг захиалсан. Энэ айгуу зузаан. Шүлний тавгчтай зузаан юм байна. Шүлний тавгч гэжтэй юм нэлээ нэмгэн юм. Ер нь тавг. Тэтэл зузаан бат бүх ямар ч байсан хагарахгүй ирлээ. Яг зураг шиг ирлээ. Тэгэхээр 10-аас 10. Миний бараг бүх юм 10-аас 10 байх юм шүү дээ. За дараагийнхан заяа. Энэ гурвыг задлах үзье. За энэ ихтэй амар гоё тийм. Зээл амар. Би энэ оройжон гоё ингэж хагалцсан уу. Гоё. Би энэ амар дуртай. Бараг ийм юмтай ирээсэ гэж боддог. За бүх юмнуудыг бүх захиалсан баруунуудаа ийм юмтай ирээсэ гэж боддог. За. Яа. Нарайгийнхан. За болоо. Зүгээр л урчи. Хаачаар ажиллах гэсэн чинь нуутын дараа нь хөдлөх гэж байгаа юм шиг амар ядаргач юм. Вау. For you. Ингээд юм задлахаар ингээд unboxing бичлэг хийгээгүй ч гэсэн юм ингээд юм шинэ нэг ингээд задлаад байгаа юм гоё тийм. Задлаа. Өмсөв зүгэй. Гой санагдаад идэв надаа. Зя ийм ширээний бүтээлх гэнэ. Ширээн дээрээ тавина. Гэтэ энийг би амар урт гэж утсан. Жаахан фэлдчлэг. Гэтэ яах вэ? 1 метр л юм байна. Урт ирээд нөгөө ингээд ширээний ингээд уртаашаа ингээд хоёр талд нь ингээд хүрээд тэгээд дунд нь ингээд тавган багнуудаа тавьчих юм бодохгүй юу? Гэтэ зүгээрээ би өөрөө буруу захиалах гэсэн байна. 1 метрийн урттайг нь захиалчаач тэрнээс урт мэдээж байсан. Тэгээд буруу захиалах гэсэн байна. Энэ бол миний л буруу. Тэгээд миний буруу ч гэсэн яах вэ 10-аас 8 гэд өгчий. За, дараагийнх нь. Энэ дотор саяны нэг юм хагалдаг шиг юм байгаа хаа. Би бүр нэлээ олон хэрэгтэй болчих шиг байна энэ хагалдаг юмныхаа. Яа.
Окей. Энэ би задлахтаа энэ цаас хөөсийн ерөөсөө ийш нь тийш нь унгаж үсрэхгүйгээр задлах хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ хөөс чинь тэнд наалдчихаараа ерөөсөө салахгүй. Вау. Энэ нас тавг би ер нь энэ удаагийн захиалгам дандаа галт тогооны гэр ахуйн бараанууд ийм гэр ахуй галт тогоонд хэрэгтэй юмнуудыг захиалсан. Ийм бариултай магар хөөрхөн дөрөв ширхэг. За одоо энийг задлж харуулъя. Энэ ихтэй амар дотроо хөөсөн зүр нь унчиж. Тэгээ энэгээр нэг хөөсөн зүр болох нь угаас ойлгомжтой болчлоо. Тэгээд дараа нь одоо цэвэрлэе. Сайхан цэвэрлэе гэдэг шиг. Яна ямар уул юм бэ? Яна энэ тавган дээрээс юм идэж чадах юм уу? Халалдаа. Энэ хөөрхөн тавганууд ирсэн байна. Эдгээр нь бүгдээрээ өөр өөр зурагтай зэрэг би та нарт бүгднийхээ зургийг харуулъя. За дүүрсэн энүүгээр сайхан ингээ хогоо хийчих. Энэ туулга байна. Энэ динозавр байна. Хоёр тавган болохоор ийм зурагтай байна. За нөгөө хоёр тавган болохоор бас амар хөөрхөн. Би эднэрийн зургийг бүр харж байгаа захиас амар хөөрхөн бат бөхч юм байна. Ерөөсөө тийм амархан хагарч магарахаар сонирн мэн биш. Юм бай шүү. Дахиалахаар бол надаас энэ тавганы линкийг аваарай за. Гэрт байж хахад юм өөрт байж хахад амар хэрэгтэй. Би ингээ янз янзын тавгнуудаар гэрээ ингээ гэрээ дүүргий гэж бодож байгаа юу яана миний өссөн дээр хүртэл өссөн зүрний явж шít. Царан! Вау! Ийм хөөрхөн нэг нь туулаа нэг нь бомбрууш. Манайх гэртээ дөрүлээ байдаг. Тэгэхээр 4 хүнд тохирсон 4 хөөрхөн ийм бариултай тавг. Өөрмөн цагааттай ингээд эндээс нь барьчихна. За энэ 4 шиг тавг ирсэн байна. Энэ 4 тавг бол өстой яалтгүй 10-аас 10. Өстой хөөрхөн зураг шиг ээ. Шаазангийн энэ зураг найрлан гэж байхгүй зү байхгүй хөө. Тэгэхээр 10-аас 10. So cute. Тавганд бол өстой дурчлаа. Шууд босоод энэ хоол хийж идмэрсэн хэрэгчлээ. Энэ тавгандаа ямар нэг юм идмээр. Жимс ч болсон. Хэрчиж идэх юм уу энэ тавган дээр. Савхаараа. Зя дараагийнх нь нэг ганц том хайрцагтай. Ямар байна? Энэ одоо юу эснийг хамтдаа задлж харцгаая. Би танарт surprise болгоё зэ. Би энийг сайн хагарчгүй дээ, хагарцсан ирэхгүй дээ гэж амар санаа зовсон. Цаг байна. Муурны хэлбэртэй цаг. Манайд ерөөсөө цаг байдгүй. Бид зүгээр утасныхаа цагийг л харцгаадаг. Байцгаадаг. Тэгээд за ер нь нэг айл байна да. Цагтаа олъё доо гэж бид дөрөв шийдсэн. Ваа, энэ сүүл нь хараа. Сүүл нь энэ дээр байж байна. Ингээд хөөрхөн байна. Ямар хөөрхөн юм бэ? Яна би өөрөө тэрж жагаад хуглаа ичгүй. За тэгээд хоёр ширхэг зайтай сүүлийн тогтоох юм шиг байна да. Энэ цагаан баг сүүлийн тогтоох юм шиг байна да. Нэг бас хөөсөн трийг яа өстэйг наагаал алж байна да гэж.
Та нарт тийм дургу чимээ байдгүй. Би ингээд хөөсөн тэр хоорондоо ингээ хавралтахад амар дурггүй шүү дээ. Амар эвгүй санагдаад. Хамаг би харцлаад байдаг юм. Шинэ юм задлах чимээнд бол өстө дуртай шүү. Миний нь бол хуулчих биш байна. Энэ дээр юм хөр happy day гэж бичсэн. Тэг калорийн ямар ч байсан. Калорийн ямар ч байсан хуулчий. Энэ л өстой хөөрхөн ирчээ. Би юм гэрийнхаа юмнуудыг амар хөөрхөн залгуулаг, жоохон хүүхдлэг, квитлэг болгоё гэж бодсон. Тэгээд миний захиалсан юмнууд дандаа тийм байгаа. Тэгээ энэ хардаа нөгөө нэг арын сүүлийн ингээд мөн үү их юм шиг байна тийм үү. Сүүлийн эндээ ингээ хөдлөөд тэгээд зайн хич. Одоо энэ зайн хэр ажиллахыг харцгаая. Нэг юм захиалгын нэг давуу тал нь хөөрхөн юм ингээд зарим юмнууд амар хөөрхөн зай майтагаа дагалдах хэрэгсэл ээжээ. Оохоо. Заавчлаа. Дагалдах хэрэгсэлтэйгээ заавар маавартайгаа бүх юмтайгаа ирдэг тий. Яг ингээд зөв газараасаа зөв захиалж чадах юм бол ер нь бүр амар соёлтой зарим нь бүр ингээд талархлын бичигтэй бүр амар сэтгэлээр би цагны цайгаа буруу харуулчих шиг болох юм. Ёстой мэддгүү дээ. Одоо бол зөвл харчаад юм л та. Нэг тал нь ингэж л хармаар юм уугна. За. Тийм билгүүт. Эвдэрхий цаг авцсан бодлоо шүү дээ. Тэсэн чинь би өөрөө нөгөө нэг цаг зай харуулж хийж чаддгүй мэдлэггүй гэдгээ гайхуулчлаа. За, ийм мөн үү? Цаг явж гин үү? За цаг маань л явж байна. Сүүлэн маань бол ерөөсө хөдлөхгүй маань яг энэ чинь ингэ байж ах юм байна. Тэгээд ард нь ийм үлгөх юм нь эндээ байгаа юм байна. Тэгээд нэг хадаасан дээр ч юм уу ямар ч нэг юм дээр ингэ тогтоогоод ингэж харагдав. Өстө хөөрхөн байна уу? Өстө хөөр. Тэг чи энэ яг юу вэ? Энийг ерөөсө огттоос ойлгосонгүй. Ястай ойлгоцсон шүү энийг. Ингэх нь байна. Ханан дээрээ ингээд тавьж агаад энийн цохино. Тэгэнгүүт энэ хадаас нь энүүгээрээ гарч ирээд хананд тогтох юм байна. Тэгээ энэ үлгдэг юмнаас нь цагаа үлгүүртэйг ирсэн байна guys. За дараагийн удаа та нар юм захиалаад тэгээд ийм юм их юм бол ийм байдаг байх нь бэ шүү. Нэг ч гэсэн юм сураад авчих. Тэгээд баг. За тэгээд нэг иймэрхүү юмнууд ирсэн байна. Миний захиалганууд ингээд дууслаа таалагдсан байх юм бол над руу хувь чатаар ч юм уу орж ирээд линкийг авч болно. Бас яаж захиалга хийхийг заалгамаар байвал чат бичээд заалгаж болно. Сайхан цаг зав гаргаад заагаад өгөх болохоор тэгээд чат бичээд ороод ирнэ бизээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.